нийгэм улс төр эдийн засгийн чиглэлээр бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалч үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің өргіл сан жаңалықтарын сіздерге жеткізуге әзір болды. Өнөөдөр аймгийн мэргэжлийн хяналтын газарт, хот суурин газарт үндэсний ус түгээх цэгийн үйлчилгээ ерөнхий шаардлага сэдвээр сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд гүний худаг ашигладаг иргэд болон мэргэжилтнүүд хамрагдлаа. Бүгін аймағымыздағы мамандық бақылау орнынан жергілікті жердің су тасу орындарының талабы атты оқыту ұйымдастырылды. Оқытуға аймағымыздағы үкіметтен қазылып орнатылған құдықты пайдаланатын азаматтар қамтылды. Өнөөдөр аймгийн мэргэжлийн хяналтын газарт, хот суурин газарт үндэсний ус түгээх цэгийн үйлчилгээ ерөнхий шаардлага сэдвээр сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд гүний худаг ашигладаг иргэд хамрагдлаа. Сургалтын гол зорилго нь ард иргэдэд усны аюулгүй байдлын талаар болон усыг хадгалах хэрэглэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, усаар дамжин гардаг халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршино. Өнөөдөр болохоор мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн газар, дэлхийн зээн орон нутгийн байгууллага өргөө сүмтэй хамтран өргөө сүмийн хэмжээнд ажиллаж байгаа гүний худаг эзэд тэгээд гүний худаг ашиглаж байгаа цэцэрлэг сургуулиудын нярб тогооч нарыг сургалтанд хамааруулж байна. Сургалтын зорилго болохоор ирээс ашиглаж байгаа ус нь аюулгүй байдлыг яаж хангаж ажиллаж байна, гүний худаг нь ямар стандарт эрүүл ахуйн шаардлагын хэмжээнд байх ёстой, усаар дамжиж ямар халдвар төвчнөд тархадаг. Тэгээд усны аюулгүй байдлыг хангахын тулд иргэн бүр аж ахуй нэгж, тэгээд гүний өрөмтөмдөх худагийг гаргасан аж ахуй нэгжүүд ямар шаардлага хангасан байсан нөхцөлд усны аюулгүй байдлыг хангахдаг вэ гэдэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Үүнд нийтдээ 45 хүн өнөөдрийн байдлаар ирсэн сургалтанд сууж байна. Маргааш болохоор хөдөө сүмүүдийн бас гүний худаг хариуцсан мэргэжилтнүүдийг бас дуудсан байгаа. Маргааш бас сургалт үргэлжилнэ. Тийм учраас одоо энэ сургалтын маань гол үйл ажиллагаа нь болохоор усаар дамжиж ямар халдвар төвчнөөс яаж сэргийлэх вэ? Өөрсдөө гүний худагийг яаж ашиглах вэ? Айл өрхөг бүрд байдаг энгийн гарах худаг гэдэг ямар юутай усны аюулгүй алдагдахад ямар аюулд хүргэдэг. Тэгээд ирээс усаа ямар саваар зөөж байна? Усыг яаж ашиглаж байна? Усаар дамжиж ямар халдвар төвчин болно? Ямар химийн бодисын дутагдалд ордог вэ гэдэг сэдвүүдээр бас чиглэлийн мэргэжилтнээр сургалтанд бас зөвлөмж өгч байна. Өнөөдрийн сургалтанд хамрагдсан хүмүүсүүд бас энэ талаар ойлголттой болон гэдэгт итгэж байна. Сургалт өдрийн турш зохион байгуулагдах ба сургалтын үеэр үндэсний ус, эрүүл ахуйн шаардлага, түнд тавигдах хяналт, гүний худагийн паспорт, айл өрхөдөд үзүүлж буй ус түгээх үйлчилгээний чанар түгээмж, усны аюулгүй байдлын тухай хэрэгжил, ус хадгалах савны эрүүл ахуйн шаардлага, түүний ариутгах цэвэрлэг аргын талаар тус илтгэл тавилаа. Сургалт амжилттай зохион байгуулагдаж, ард иргэд идэвхтэй оролцлоо. За миний нэр Хав хийгээд өгөн Дөрвөлрөө баг дуурсан суудаг 15 дугаар сесрт Яравын ажил хийдэг. Өнөөдөр хяналтын албанаас мэргэжлийн албанаас хилцээний дараагаад хөлсийра тэргүүтээ бид нарыг одоо урьж ирээд одоо хүнсний талаар одоо хүнсний хангамжийн талаар одоо лекц явуулж байгаа. Сурчлага хүнсний аюулгүй байдлын талаар одоо ярилцлага явуулж байгаа. Энэ бол бидний бас мэддэг зүйл байна, мэдэхгүй зүйл байна. Мэдэхгүй зүйлийг мэдж авлаа. Зарим мэддэг зүйлийг одоо батж
тодруулж авлаа. Аш тустай болж байна. Ингээд бид нэр бол одоо хилцээний дарга одоо хөлсөөрөө бол одоо бид нарыг дарга гэж бодоход бид нэр ажилч гэсэн үг. Ингээд бид нар харилцан ярилцж одоо нэг одоо ямар одоо гашигдаж мэдэх гэж хэлээд байна. Энэ талаас нь дэлгэрэнгүй одоо усууд ярилцлага өгсөндөө маш туйлын их баяртай байна. Их юм мэдж авлаа. Цаашдаа бас одоо ийм одоо сургалтыг явуулж байгаасаа гэж одоо хүсэж байна. Өнөөдрийн мэрэгжлийн хяналтын алба болон дэлхийн зүүн олон улсын байгууллага эрүүл мэндийн газар нийлээд дөрвөн газар хамтран ингээд усны аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгаа явуулж байна. Энэ сургалт сурталчилгаан дээр хамрагдсандаа маш их баяртай байна. Ундны усны аюулгүй байдал, усны хангамж бол манай энэ юун дээр аймаг дээр алдагдaltaй байгаа юм байна. Гүний худаг, ер нь ихэнх айлууд гүний хутагтай болох нь маш их зөв алах нь байна гэж бодож байна. Тэгээд ер нь айлууд гүний хутагтай байвал тэгээд зөрүүлтийн тэр чаланг гар хутагтай байдаг шүү дээ. Тэр нь бол зөрүүлтийн чалангтай байвал зөрүүлтийн чаланг нөгөө цагаан шаланг байдаг юм байна. Тэр чалангтай байд. Ихэнх айлууд бол нөгөө хар шалангтай байдаг шүү дээ. Тэрнийгээ болоод ингэ цагаан чалангтай байвал тэр нь зүгээр юм байна гэд ийм юутай дүгнэлтэнд хүрээд ингээд байж байна. Өчигдөр Ховд их сургуулийн Баян-Улгийн аймаг дахь салбар сургуулийн зааланд сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн болон багангийн багш мэргэжлийн мөн дуу хөгжмийн багш мэргэжлэр боловсрол эзэмшигч оюутнууд өөрсдийн төрөлх урлагийн хичээлээс юу сурч мэдснээ харуулж бусад оюутнуудад үлгэр жишээ үзүүлэх зорилгоор өөрсдийн гар уртлаар хийсэн зүйлээрээ үзэсгэлэн зохион байгууллаа. Кеше Кобда университетінің аймағымыздағы бөлімшесінің залында балабақша ұстазы маманы, бастауыш сынып ұстазы маманы және музыка пәнінің мамандығы бойынша оқып жатқан студенттер өздерінің бейнелеу сабағынан оқып білгендерін көрсетіп, басқа студенттерге үлгі болу мақсатында өздерінің қолөнер туындыларымен көрме ұйымдастырды. Өчигдөр Ховд их сургуулийн Баян-Улгийн аймаг дахь салбар сургуулийн зааланд сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн болон багангийн багш мэргэжлийн мөн дуу хөгжмийн багш мэргэжлэр боловсрол эзэмшигч оюутнууд маань өөрсдийн төрөлх урлагийн хичээлээс юу сурч мэдснээ харуулж бусад оюутнуудад үлгэр жишээ үзүүлэх зорилгоор өөрсдийн гар уртлагийн хийсэн зүйлээрээ үзэсгэлэн зохион байгууллаа. Үзэсгэлэнгт байгалийн материалаар урлах болон сасаар урлах, мөн гарын дорх материалуудыг ашиглан бүтээсэн олон янзын бүтээлүүд харагдана. За энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь болохоор Ховд их сургуулийн Баян-Улгийн аймаг дахь салбар сургуулийн сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн болон багангийн багш мэргэжлийн мөн дуу хөгжмийн багш мэргэжлийн ангийн оюутнууд маань өөрсдийнхөө одоо энэ дүрслэх урлаг технологийн хичээлээр одоо юу сурч мэдснээ бусдаа багш болон оюутнуудад одоо өөрсдийнхөө юу сурч мэдснээ харуулах зорилготой мөн өөрсдийнхөө одоо дүрслэн урлах чадварыг нь хөгжүүлэх ийм зорилготойгоор энэхүү үзэсгэлэнг зохион явуулж байгаа. Энэ болохоор жил болгон уламжлал болгон явагддаг. За тэгээд энэхүү үзэсгэлэнд одоо ямар бүтээлүүд тавигдсан бэ гэхээр байгалийн материалаар урлах, цаасан хувилбарын урлалын бүтээлүүд мөн одоо гарын доорх материал ашиглан бүтээгдсэн бүтээлүүд байгаа. За тэгээд бүтээлүүд маань их миний одоо сэтгэлд одоо маш их хүрсэн тийм сайн бүтээлүүд болсон. Манай оюутнууд бол үнэхээр чадварлаг одоо хийгдсэн бүтээлүүд байгаа. Ер нь бол сургуультай болохоор жил болгон явагддаг хавар намар гэдэг. Тэгээ энэ одоо болохоор би ингээд олон нийтийг бас хамруулан бусад одоо оюутнууд ч гэсэн оролцож байгаа. Ийм бүтээлүүд болсон. Үзэсгэлэн болсон.
Уг арга хэмжээ нь ховд их сургууль жил болгон хавар намар гэд 2 удаа зохион байгуулагдаж ирсэн. Ингэснээр оюутнуудын мэдлэгийг дээшлүүлж сурсан зүйлээ улам баттгах нь ажлын байранд гаргах хүндрэлгүй болгох гол зорилготой байна. Үцэцгэлэнд оюутнууд саас, мод, шавар зэрэг олон төрлийн эд материалуудаар гар урлаг бүтээсэн байна. Аймгийн цагдаагийн газар өнгөрсөн баасан гарагт сургуулийн насны хүүхдүүдэд ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 5 дугаар ангийн сурагчид хамрагдсан бөгөөд нийт 9 баг оролцлоо. Аймақтық полиция басқармасы өткен жұма күні мектеп оқушылары арасында жасыл жарық ақ сызық атты сайыс ұйымдастырды. Сайысқа 5-ші сынып оқушыларынан құралған 9 топ өз бақтарын сынады. Аймгийн цагдаагийн газар өнгөрсөн баасан гарагт сургуулийн насны хүүхдүүдэд ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 5 дугаар ангийн сурагчид хамрагдсан бөгөөд нийт 9 баг оролцлоо. Энэхүү тэмцээний гол зорилго нь сургуулийн насны хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийг мэдэх, өөрсдийн мэдсэн зүйлээ бусад найзуудаа хуваалцах болон замын хөдөлгөөнд соёлдоо оролцож аливаа зэрэслэлээс өөрийгөө хамгаалахад оршиж байна. За аймгийн цагдаагийн газар дэлхийн зүйн олон улсын байгууллага албан журмын даатгчдын холбоо гэр бүл залуучдын хөгжлийн газартай хамтран ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион явуулж байгаа. За энэ тэмцээний маань гол зорилго бол хүүхдийг зам тээврийн ёслоос урьдчилан сэргийлэх зорилгоор бяцхан цагдаа гэсэн нэртэйгээр жил болгон уламжлалт болгон явагддаг байсан бол энэ жил бол ногоон гэрэл цагаан шугам нэртэйгээр явагдаж байна. Энэ тэмцээнд маань ерөнхий боловсролын 8 сургууль бол одоо энэ байдлаар идэвхтэй сайн оролцож байна. Тийм учраас энэ тэмцээнд бас эцэг эхчүүд маань бас багш нар маань бас идэвхтэй оролцохыг уриалж байна. Энэ тэмцээний зохион байгуулалтаа ямар зорилготой юм бэ? За энэ тэмцээний маань гол зорилго бол замын хөдөлгөөнд оролцдог хүүхдүүд маань тодорхой хуулийн мэдлэгтэй болж байгаа. Нөгөө талаараа тэмдэглэгийг одоо сургуулийн насны хүүхдүүд маань сурч эзэмшснээр гол зорилго маань орж байгаамаа. Biz 3-ші толгорда мектебінен келдік. Біздің мақсатымыз жол тәртібін білейік, аман есен жүрейік. Осы аға әпкелерге осындай сайыс ұйымдастырғанына көп рахметімді айтамын. Және де осындай сайыстар көп болса екен деп тілеймін. Бізді осы сайыстан сәттілік тілеңіздер. Біздің топтың аты болашақ сақшылар. Біздің ұранымыз жол тәртібін білейік, аман есен жүрейік. Тэмцээнд оролцсон хүүхдүүд бүгд идэвхтэй байж хуулийн мэдлэгээ дээшлүүлж үе тэнхээхэндээ үлгэр дуурайлал үзүүллээ. Арга хэмжээг аймгийн цагдаагийн газар, хүүхэд гэр бүл залуучдын хөгжлийн газар болон дэлхийн зүйн олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа. Хүүхэд эцэг эхчүүдийн зүгээс ийм тэмцээнийг тогтмол зохион байгуулаасаа гэсэн хүсэлтийг дэвшүүлсэн байна. Яруу найрагч зохиолч Баямэргэний зархмын нэрэмжит уран уншлагын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. Тэмцээнд оюутнууд болон сурагчдын дунд 2 ангиллаар явагдсан бөгөөд нийтдээ 100 гаруй оюутан сурагчид оролцсон байна. Ақын жазушы Баямэргэн улы Зарқымның атындағы мәнерлеп оқу сайысы ұйымдастырылды. Сайыс студенттер мен оқушылар арасында 2 түрмен жүріліп, барлығы 100-ге тарта жастар қатысты. Яруу найрагч зохиолч Баямэргэний зархмын нэрэмжит уран уншлагын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. Тэмцээн оюутнууд болон сурагчдын дунд 2 ангиллаар явагдсан бөгөөд нийтдээ 100 гаруй оюутан сурагчид оролцсон байна. Энэ ер хүүхдүүд уран уншлагаар зохиолчийн 2-3 шүлгийг уншиж олон түмэнд сонирхууллаа. Шүүгчээр аймгийн төв номын сангийн эрхлэгч Асгаар мөн залуу зохиолч Жандос нар ажиллаж шударгаар шүлт хийлээ. Жуықта ғана менің өз қолыммен жазған 3 кітабым жарыққа шыққан болатын. Осы жарыққа шыққан кітаптардан әсіресе өлең жырларымнан Қобда аймағының университетінің Байнөлгі аймағындағы бөлімшесі жыр сайысын ұйымдастырып отыр. Бұл тақ қуантарлық жағдай. Неге десеңіздер, бұл сайысқа аймағымыздың бүткіл мектептерінің оқушылары және аймағымызда оқитын мұғалімдер мектебі, техник колледжінің студенттері қатысып отыр. Қазіргі жағдаймен 100-дей студенттер, оқушылар қатысып отыр. Бұл өнерге деген, әдебиетке деген, оны көтермелеуге деген, оны насихаттауға деген үлкен қамқорлық деп ойлаймын.
Онымен бірге біздің келешегіміз жастарды сол әдебиетке баулу, әдебиетке үйрету, олардың көзқарасын жақсартудағы үлкен игі іс деп ойлаймын. Ал бұл жаңағы сайыс 2 номинациямен жүріліп отыр. Бір сөзбен айтқанда студенттердің ортасына бір бөлек жүріледі, оларға бөлек орын иелендіріледі. Екінші, мектеп оқушыларының ортасына бір бөлек жүріледі. Ол мектеп оқушыларының ортасына 6 класстан 12 классқа дейінгі балалар қамтылатын болады. Сондықтан бұл енді тілге деген, жаңағы әдебиетке деген, оны көтермелеуге деген, мына аймағымыздағы ақын жазушылардың еңбектерін халыққа насихаттаудағы үлкен игі іс болып табылады. Қандай бір енді дамысты өркениетті елдің енді өзегі өнер болып табылады. Өнерлі ел қашанда өркендейді. Біз өмірден білеміз. Қазіргі әлемді паш етіп жүрген үлкен ғалымдар дейміз бе, жаңағы өнер тапқыштар дейміз бе, үлкен сазгерлер дейміз бе. Мысалы енді Бетховенді алып көрейік, Бахты алып көрейік, Чайковскийді алып көрейік. Мысалы өнер жұлдыздары, кино және эстрада жұлдыздары, жаңағы Майкл Джексон дейміз бе, Аппа дейміз бе, Боним дейміз бе, осының бәрі ылғи өнерлі елдің азаматтары. Мысалы бокстан алып көрейік, спорттан Али Мұхаммед дейміз бе, мысалы Марадона дейміз бе. Қай елде сол өркениетті өнер дамиды, сол ел өркені алға баса береді. Сондықтан да мен осы орайда, осы кезеңде бұл жолғы сайысты ұйымдастырып отырған Қобда университетінің Байын-Өлгей аймағындағы бөлімшесі, оның ректоры Гаура қарындасыма, сонымен бірге осы мектептің кітапхана ұйымына және осы мектептің қазақ тіл әдебиет пәнінің мұғалімдеріне және бірге ұйымдастырып отырған 3-ші толық орта мектебінің қазақ тіл әдебиет пәнінің мұғалімі Аманжолға ризашылығымды білдіп, рахметімді айтқым келеді. Жаңа мектептің жаңағы әкімшілігінен айтты, бұл енді сайыс жыл сайын жүріліп тұратын болады дейді. Бұл сайысты біз тек қана бір сарынмен емес, оның көркемдік жағынан болсын, мазмұндығы жағынан болсын, халыққа жаңағы жасөспірімдерге тәрбие беру жағынан болсын, тіпті жыл сайын байыта отырып, құнды болдырып отырып, жаңағы мектеп әкімшілігімен бірге отырып ұйымдастыратын толық мүмкіншілік бар деп ойлаймын. Осындай игі істер жалғаса берсін, өнеріміз өрлей берсін, көктей берсін. Және дарынды енді жастар, өлең жазатын жастар, сонымен бірге талантты жастардың қатары молая берсін демекпін. Энэхүү тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, оюутнуудаас 1-р байрыг Пэрнэгүл, 2-р байрыг Кадргүл, 3-р байрыг Ах Гүмс нар эзэлсэн бол сурагчдаас 1-р байрыг Нурсултан, 2-р байрыг Гүлшрай, 3-р байрыг Т Нурсултан, 4-р байрыг Расгүл, 5-р байрыг Аяжарах нар тус эзэллээ. Осы енді бүгінгі сайысты ұйымдастырған барлық кісілерге рахметімді айтамын. Алғысым шексіз. Талайда сайыс болады, оларға да қатысам. Қарсыластарым да мықты болды, оларға да сәттілік тілеймін келесі сайыстарда. Бишіңдерден көріне беруіне тілектеспін. Одоо та бүхэн сум дундын цаг агарын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Энэ sizler Сумындық ауа райы мәліметімен таныс болыңыздар.
Саян телевиз, нийгэм, улс төр, эдийн засгийн чиглэлээр бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Хөтөлбөрийн төгсгөлд та маргааш өдрийнхөө өрнгийн зурхайг бүлээн авч үзээрэй. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің іргілі жаңалықтарын назарларыңызға ұсынды. Жаңалығымыздың соңында сіздер ертеңгі жұлдызнамамен таныс болыңыздар.